Сайн байцгаана уу эрхэм мөндөд Facebook-ийн хэрэглэгч нараа. Монгол интернет медиагаас эрхлэн явуулдаг бие нэвтрүүлгийн энэ дугаар Чикаго хотоос та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн сэдэв бол илэг. Тэгэхээр илгээ хайрлаа гэж хөдөлгөөн яваад байгаа. Энийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд нэг онцлогтой. Бид нар илэгний өвчлөл тийм ээ, илэгний C, D, B вирусын өвчлөл, тэгээ илэгний цирроз илэгтэй холбоотой өвчлөлөөр одоо мянган онд ногдох насваралтаараа дэлхийд тэргүүлдэг орн байгаа. За цагаагаараас холбогдолтой байж болно. Идж ууж байгаа зүйлээс холбогдолтой байж болно. Одоогор бол яг нарийн шинжилгээ дүнэлт нь бол гараагүй юм шиг байгаа. Юунаас болоод байгааг нь. Бид нар 7 дахин өндөр байгаа дэлхийн дундчаас. Тэгэхээр жишээ нь бол илэгний D вирус гэдэг бол Америкийн нэгдсэн улсын хувьд баг байдаггүй тохиолдол юм байна. Тэгэхэд Монголд бол маш өндөр байдаг. Тэгэхээр бусад C, B вирус нь ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ 10,000 онд оногдож байгаа насваралтын тоогоор дэлхийн дундчтай харьцуулахад Монгол 7 дахин өндөр буюу одоо нэг чухал сэдв монголчуудын хувьд. Ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд жоох архи ухаараа одоо яг эд хийж бүтээх насан дээрээ насварчдаг. Тэгэхээр аюул бол тэр эд хийж бүтээх насан дээрээ насвардаг гэдэг үг чинь энэ илэгтэй холбоотой юм болов уу гэж бодоод байгаа. Хэрвээ бид нэр илгээ эмчилж чадах юм бол бидний хувьд бас урт наслт эднээс шал өөр болох байх. За яг энэ өнцгөөс оном сан гэж байгуулга байгаа. Тэгэхээр оном сангийнхан бол яг энэ өнцгөөс яг энэ монголчуудын илэгтэй тэмцээгээд энэ илгэний өвчлөлтөд тэмцээгээд ингээ хөдөлгөөн явуулах нэлээд олон жил болж байгаа. Энийг та бүхэнд хүргэх хэрэгтэй. Ялангуяа гадаад байгаа монголчууд энийг сайн мэдхгүй байгаа. За энэ оном сангийнхан бол Монголд бол хэд хэдэн юмнууд оруулж. За энэ эмчиллийн талаар хэд хэдэн хөтөлбөрүүд гаргаад ингээд амжилттай хэрэгжиж явж байгаа. Хөдөө аймагуд 21 аймагуудаар бүтэн явцсан байгаа онцлогоо. Тэгээ онцлогооны дараа илрүүлэлт онцлогоо тэгээ эмчилгээ гэдэг ингээд шатнуудаа яваад байгаа юм. Тэгэхээр энэ илрүүлэлт онцлогоонд нь бол хамрагдалтын тоо бол зарим аймагт хүн амын 80% нь хүрсэн байлээ. Зарим аймагт 40% нь хүрсэн байгаа. Тэгэхээр жишээ нь Америк нэгдсэн улсад бид нар 20,000 ингээд хараад үзэхэд бол нэг аймгийн хэмжээнд байгаа юм чинь бид нар бол энэ үйлчлэг эмчилгээнд нь ямар нэгэн байдлаар хамрагдах нь зүйтэй. За яг энэ өнцгөөс оном сангийнхаа хараад эхний ээлжинд Герман, Турк, Америк нэгдсэн улс гэсэн 3 улсад байгаа монголчуудын дунд яг энэ айныг өрнүүлж байгаа. Өрнүүлэхээр бэлэн болж байгаа юм байна. Тэгэхээр үүнтэй холбоотой мэдээллийг өгөх гээд байгаа юм байна. За илэгний C вирус, B вирус, D вирус гэх 3 үндсэн вирус байх шиг байна. За зарим нь бол вакцин гарцсан ирнэ. Эмчилгээ байхгүй, зарим нь эмчилгээнд байгаа ирнэ. Вакцин байхгүй тохиолдол байгаа. Тэгээд би өөрөө яг энэ илэгний C вирусээр бас өөр дотны хүмүүний алж ирсний хувьд бас ямар харамсалтай, ямар одоо идэгшгүй, одоо ямар хүнд өвчин бэ гэдгийг бол яг сайн мэднэ. 20-30 жил тийм ээ, 25 жил. Манай ээжийн хувьд л 27 жил гэж гардаг баг та. Илгэнд нь орсон вирус унтмал байж байгаад тэгээ яг гинт гарч ирээд гів гинэттэй эгчдүү хоёр хоёулаа ижлэгийн алдар авцсан байхад хоорондоо нэг 40-50 хоногийн зөрөөтэй гинт гарч ирээд тэгээ хоёулаа бурхны орон заларсан байдаг. Тэгэхээр энэ бол миний хувьд бас их харамсалтай тохиолдол. Тэгэхээр би бол бас хувийн хувьд ямар нэгэн байдлаар монголчууд бол энэ мэдээлэлтэй ялангуяа илгэний одоо энэ BCD вирусын онцлогоо эрт илрүүлэлт тий. Тэгэхээр зарим нэг нь бол эмчилгээ эднэрт бол хамрагдах зүйтэй гэж үздэг учраас энэ нэвтрүүлгийн дугаарыг та бүхэнд хүргэж байгаа юм. За оном сангийн зүгээс бол Вашингтон хотод бол үзлэг эднэр бол хэд хэд удаа хийгдсэн байх миний санаж байгаа. Тэгэхээр одоо бол Чикаго хот болон бусад том хотуудаар бол үзлэг онцлогоонууд л хийгдэх юм шиг байгаа юм. За энэ дээр бол ялангуяа маш яралтай дуулах гэдэг нь бол илэгний D вирусын өвчл Монголд бас нэлээд өндөр байдаг. За D вирус бол дэлхийд баг айгүй цөөхөн тохиолдол байдаг учраас D вирусын эсрэг одоо тийм эмчилгээний одоо горим эмчилгээний арга олсон юм шиг байгаа юм Пакистанаас гэлөө дээ. Тэгэхээр энд хамруулж бол нэг 200 шалгаруулж эмчилгээнд оруулах гэдэг юм байлээ. Тэгэхээр энд нь бол оном сангийнхан бас холбоотой ажиллаад Монголоос их олон хүмүүсийг энд төлгөө оруулъя гэсэн энэ санал нь дэмжигдээд тэгээд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гэсэн баха монголчуудыг бол ийм илэгний D вирустэй гэж өөрийгөө боддог. Эсвэл илэгний D вирустэй тогтоогдсон тийм ээ. Эсвэл илэгний ямар нэгэн вирустэй байж магадгүй гэсэн хүмүүс яралтай холбогдорой гэсэн байгаа юм. За оном сангийн яг энэ холбогд хаягийг бол одоо энэ постны доор линк тавиад оруулчих. Хэрхэн бүртгүүлэх вэ гэдэг линкээр нь ороод хэрхэн бүртгүүлэх вэ гэх юм бол та тэр линкээр ороод өөрөө бүртгүүлж болох нь. За илэгний C, B, D вирус байхгүй ч гэсэн та ороод энд нь бүртгүүлээд онцлогоо үнэлэлт нь хамрагдъя гэх юм бол та энд хамрагдах юм байна. За бидний зүгээс гаргаж байгаа уриалга бол одоо тэр хөдөөний аймаг 80% үзлэг онцлогоонд хамрагдсан байгаа юм чинь Америк нэгдсэн улс тэднээс юу дутах вэ? Бид нар бас тэрэнд нь төдий хэмжээнд хамрагдаж өөрсдийнхөө эрүүл мэндийг одоо өөрсдөө эрүүл мэндийн төлөө тодорхой хэмжээнд цаг зарцуулж тийм ээ эрт илрүүлэлт онцлогоо эднэрт нь үнэгүй энэ ажил руу өөрсдөө зарцуулах нь ялчгүй зүйтэй гэдэг байгаа. За эрэгтэйчүүдийн хамралт бол статистикаар бол бусад аймагуд дээр бол Монгол улсын хэмжээнд бол их бага юм билээ эмэгтэйчүүдэд бодвол тэгэхээр тэгсэн хэрнээ эрэгтэйчүүд нь бол энэ өвчлөлөөр их төрүүлээд нас орчдөг.
тохиолдол байх шиг байна. Тэгэхээр ялангуяа эрэгтэйчүүд бол энэ дээр хамрагдаараа ар гэрийнхэн хүмүүс эмэгтэйчүүдтэй нөхрөө дагуулад очдог ч юм уу тийм ээ. Эрэгтэйчүүд өндөр хэмжээнд хамрагдахыг уриалж байна. За ингээд ямар ч байсан Оном сангийн ажлыг зохион байгуулж байгаа Наранбаатар ахлагчид Оном сангийн бүх багийн гишүүд болон илгэний бүх эмч нарт ямар ч байсан баярлалаа гэдгийг аль биесээр дуулгая. Тэгээд энэ хөтөлбөр бол маш амжилттай хэрэгжиж байгаа юм байлээ. За сүүлдээ бол энэ хөтөлбөрийг чинь бүр их амжилттай байгаа учраас гэж би хараад байгаа. Сүүлдээ бүр улс төржөөд тийм ээ. Энэ илгэний вирусын эсрэг одоо илгэний эмнүүд эднэрийг жишээ нь нэг улсын их хурлын гишүүн зөвхөн өөрийнхөө аймаг дээр авч тараасан имчилсэн иймэрхүү тохиолдол дээр гарсан. Тэгээ салбарын сайд нэрүүл мэндийн сайд нь бүр тийм Арангаа аймагт зохион байгуулалтын юм нэр хийсэн. Тэгээд тэр сонгуулийн сурчлагын маягийн юм шиг байгаа юм. Тэгээд тэр бол харамсалтай. Өөрөөр хэлбэл энэ ажил тийм одоо улс төрчдийн анхаарал татах хэмжээнд амжилттай яваа юм байлээ. Тэгэхээр бид нар бас тэр амжилтыг нь хүртэх ёстой баха. Тэгээд Оном сангийнхаа Америкийн нэгдсэн улсад ирэхэд бид нар одоо Монгол интерес медиагийн зүгээс бид нар бүх талаар одоо мэдээлэл сурчлагын тал дээр нь тусалж болно. Монголчууд маань ямар нэгэн байдлаар энэ доорх хаягнууд руу ороод бүртгүүлээрэ. Тэгээд Оном сангийнхандаа амжилт хүсье. Илэн бүтэн Монгол хөтөлбөрийн бүх хүмүүст амжилт хүсье. Монгол интерес медиагаас эхлээ явуулсан. Би нэвтрүүлгийн дугаар үгээр өндөрлөж байна. За баярлалаа.